Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын их хурлын гишүүн Б. Бүрөвдөрж нарын 4 гишүүнээс 2025 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Улсын их хурл өргөн мэдүүлсэн онцгой албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх хэсэг асуудлыг Төсвийн байнгын хороо 25 оны 9 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Хууль санаачлагч газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулснаар хуурамч шатхууны үйлдвэрлэлийг хязгаарлаж иргэдийг чанартай шатхуун хэрэглэх боломжоор хангах, мөн татврын бааз суурийг өргөжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Д. Үүрийн Туяа хуулийн төслийн талаарх засгийн газрын байр суурийг тодруулж, өргөн мэдүүлсэн төсөл нь үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтээр түтгэлзүүлсэн зохицуулалтаас өөрчлөгдсөн эсэх. Улсын их хурлын гишүүн Ж. Баясгалан Г. Ганбаатар нар хуурамч шатхууны нийлүүлэлттэй холбоотойгоор иргэд аж ахуй нэгжүүдэд учруулсан хохирлыг тооцсон судалгаа байгаа эсэх талаар болон газрын тосны дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулснаар Дорногов аймагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх талаар Улсын их хурлын гишүүн Эр Батболд газрын тосны дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах нь үндэсний бусад үйлдвэрийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлэх эсэх. Улсын их хурлын гишүүн энэ алтан хуйг Д. Жаргал сайхан нар стандартын шаардлага хангаагүй шатхуунаар үйлчилж байгаа аж ахуй нэгжүүдийг олон нийтэд зарлан иргэдэд учруулсан хохирлд нь хариуцлага хүлээх боломжтой эсэх талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Мөн Улсын их хурлын гишүүн Б. Заяавал Ж. Алдарж Авхлан нар хуулийн төслийн тооцоо судалгааг дахин нэгтлэх, хуурамч шатхууны үйлдвэрлэлд төрөөс тавих хяналтыг сайжруулах нь зүйтэй гэсэн саналыг хэлж, газрын тосны дайвар бүтээгдэхүүнийг түүхийд болгон ашигладаг үйлдвэрүүдийн талаар болон хуулийн төсөл батлагдвал үндсэн хуулийн цэцэд дахин маргаан үүсэх хэсэх. Улсын их хурлын гишүүн Д. Батбаяр хуурамч шатхуун болон импортоор орж ирж байгаа шатхууны чанарын ялгааны талаар асуулт асууж хариулт авсан болно. Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Д. Үүрийн Туяа хуурамч шатхууны борлуулалтыг зах зээлээс гаргаж үйлдвэрлэлд хяналт тавих хариуцлагын тогтолцоог сайжруулахын зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн П. Ганзориг газрын тосны үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулбал дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний өртөг өсөх магадaltaйг анхаарах. Улсын их хурлын гишүүн Д. Жаргал сайхан стандартад нийцээгүй шатхуун үйлдвэрлэж иргэдийн өмч хөрөнгөд учруулсан хохиролд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг наривчлан зохицуулах талаар Улсын их хурлын гишүүн Ж. Батсуур хуурамч шатхууны нийлүүлэлтээс болж орон нутгийн иргэд хохирч байгаа талаар Улсын их хурлын гишүүн Ж. Батчаргал хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад Улсын их хурлын хамгийн газраар хууль зүйн зөвлөмжийг гаргуулах, мөн газрын тосны дайвар бүтээгдэхүүнийг хуурамч шатхуунаас гадна бусад үйлдвэрлэлийн салбарт ашигладаг тооцоо судалгааг наривчлан тооцох зүйтэй гэсэн саналуудыг хэлсэн болно. Байнгын хорооны хуралдаанд Улсын их хурлын гишүүн Д. Үүрийн Туяа Монгол Улсын их хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ын 3-ын 9 хэсэгт заасны дагуу Монгол Улсын их хурлын хамгийн газраас хууль зүйн зөвлөмж гаргуулах, горимын санал гаргаж санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээг болно. Онцгой албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхин зүйтэй гэж үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ. Онцгой албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх хэсэг хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.